Өнөөдөр би та бүхэндээ 2026 оны Валентины баярын үеэр Бали аралд болсон барьцаасан гэмт хэргийн тухай ярьж өгнө. Магадгүй зарим нь түүний зураг Фейсбુકт сарын өмнө тархаж байсныг харсан байх. Өнөөдөр харин би илүү дэлгэрэнгүй түүхийг ярьж өгье. Бурхтын арал гэж нэрлэгддэг Бали арал дээр 28 настай Украины жуулчин Игор Комаров 2 дугаар сарын 15-ны өдөр халдлагад өртсөн. Тэр үед Игор далайн эргийн Жимбаран дүүрэгт скутер унаж явсан. Гэтэл гэнэт цэргийн ажиллагаа мэт нарийн зохион байгуулалттай хид хідэн машин мотоциклоос бүрдсэн бүлэг тэднийг бүслэн дайрсан. Ингийн нэг амралт байх ёстой байсан тэр аялал аимшигт хар дарсан зүүд болж хувиржээ. Ингээд хамтдаа ердөө 1 сарын өмнө болсон хэргийн үе рүү ухарцгаая. Энэ бичлэг дээр Игор бараг танигдахын аргагүй болсон байсан. Нүүр нь хавдаж хөхөрч арьсан дээр нь хатсан цус наалцсан. Зүүн гар нь бараг гар биш болсон байсан. Болттой цус болсон тасархай үлдэгдэл харагдсан. Тэр камер руу өгцлэн харж 3 минутын турш ярьсан юм. Гэхдээ тэр яриа ердийн яриа байгаагүй. Үг бүрийг нь алдах ирэхгүй хүн шиг айдас дарамтан дунд хэлэх үгээ маш болгоомжтой сонгож хэлж байсан нь илт байв. Түүнд үнэхээр зовлонтой байгаа нь бичлэгнээс харагддаг. Игор хэлэхдээ түүнд хүчээр мансууруулах төрлийн бодис уулгасан гэж ярьсан. Энэ бүхэн яагаад болох болсон талаар ихнээс нь мэдэж авцгаая. 2026 оны Валентины өдөр Бали арал. Энэ бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг. Усан тунгалаг цэнхэр ногоон өнгөтэй. Энд залуухан хос аялаж цагийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлж байсан юм. Залуухан бас мөнгөтэй, олон хүний мөрөөддөг тэр мөчийг энэ харагдаж байгаа хосууд мэдэрч байлаа. Хосуудын хувьд залууг нь Игор Комаров гэдэг 28 настай, бүсгүй 25 настай Ева Мишелова сошиал медиа инфлюенсер модель. Тэд хоёулаа Украин хүмүүс. Тэдний энэ жаргалтай мөч нэг жижиг зүйлд тэр чигтээ өөрчлөгдсөн. Найз охин нь утсаа гаргаад хідэн зураг дараад 200,000 гаруй дагагчтай Instagram хаягтаа нийтэлчихсэн. Хаяг руу ороод харахад бүсгүй үнэхээр л сошиалд идэвхтэй өдөр бүрийг идэж ууж өмсөж хэрэглэж байгаа авсан бэлгэсэлт аялсан газар гэр бүлгээд ер нь өөрийн амьдралын мөч бүрийг зураг эсвэл рeel хэлбэрээр өдөр алгасахгүй оруулсаар ирсэн байсан. Тэр өөрийн амьдралаа бараг бодит цаг хугацаанд нь дагагчдтайгаа хуваалцдаг. Тэр өдөр Ева яг л өөрийн хэв маягаараа найз залуутайгаа Валентина тэмдэглэж байгаагаа бусдад харуулахыг хүсч Инстаграмда оруулсан. Хинч харсан амьдрал нь төгс мэт харагдсан. Тэд хүсснээрээ жаргалтай амьдарч байлаа. Тэр постныхоо тайлбар дээр 2 дугаар сарын 14-нийг хараал идэг. Өдөр бүр чамдаа хайртай гэж бичээд хар зүрхэн эможитэй постлсон. Хүмүүс тэр зургийг хараад хөөхөн хос байна, ямар гоё газар вэ, ямар азтай юм бэ гэж бодоод гүйлгээд өнгөрсөн байх. Гэхдээ хаа нэгтээ өөр нэг хүн энэ пост өөр сэдлийг өдөөсөн. Тэр мөчөөс эхлээд энэ түүх эхэлдэг. Тэд найзуудтайгаа хамт Бали дамралтаар ирсэн байсан. Дулаахан үзэсгэлэнтэй арал дээр их оронд нь үргэлжилж байгаа дайн асуудлуудаас хол цагийг жаргалтай өнгөрүүлж байв. Валентины өдрийн үдээс хойш бүх зүйл үнэхээр төгс байсан. Гэхдээ Валентины өдөр бол Игорийн хувьд бүх зүйл хэвэн байсан хамгийн сүүлийн өдөр нь байсан юм. Маргааш нь 2 дугаар сарын 15-нд Игор болон найзууд нь Жимбаран дүүргээр скутер унаж явжээ. Энэ газар нь Орос Украин жуулчдын дунд их алдартай. Орон нутгийн их сурвалжуудын мэдээснээр тэд дөрвүүлээ толгод руу явж скутер унаж сурах энгийн төлөвлөгөөтэй байсан. Ямар ч эрсдэлгүй зүгээр л амралтын нэг өдөр. Гэтэл гэнэт байдал эрс өөрчлөгдөжээ. Харангийн Toyota Avanza болон 2 мотоцикл хаанаас ч юм гарч ирээд тэднийг шахан бүсэлсэн. Энэ бүх хөдөлгөөн маш нарийн зохион байгуулалттай, бараг л цэргийн ажиллагаа шиг байсан. Найзуудын нэг Александр Еремач Петровский юу болж байгааг цаг тухайд нь ойлгож бүрэн бүслэгдэхээс өмнө мултарч чадсан гэдэг. Тэр амьд үлдэж чадсан. Харин Игор тийм азтай байгаагүй.
Хэдхэн хормын өмнө тэр Балигийн нарны дор скутер унаж явсан. Харин дараагийн мөчөд тэр зүгээр л алга болсон. Найзууд нь түүнийг замын дундаас алга болсныг мэдэж Александр цагдаад мэдэгдэхэд мөрдөгчд тэр хавийн бүх CCTV бичлэгийг шалгажээ. Тэгээд тэд яг тэр хар Аванза болон хоёр мотоциклтойгоо Игорыг Балигийн баруун хэсэгт байрлах Табанан дахь тансаг вилла руу авч явж байгааг олж тогтоосон. Гэхдээ цагдаа нар тэр виллад очиход хоосон байсан юм. Тэнд хинч байгаагүй. Зөвхөн нэг гар утас Игорийнх байж болзошгүй цүнх мөн цусны улмөр үлдсэн байв. Энд нэг чухал асуулт гарч ирдэг. Игор Комаров гэж хэн байсан бол яагаад хэн нэгэн түүнийг ингэтлээ нарийн төлөвлөж хулгайлах болов? Игор бол Украины Днепр хотоос гаралтай маш нөлөө бүхий өргөн холбоо сүлжээтэй хүний хүү. Түүний аав Сергей Комаровын нэр орон нутгийн хэвлэлүүдэд байнга гардаг байсан. Тэр бизнесийн салбарт нөлөөтэй улс төрийн дээд түвшний хүмүүстэй холбоотой нэгэн гэж үзэгддэг байж. Мөн зарим мэдээлэл түүнийг гэмт хэргийн ертөнцтэй холбоотой байж болзошгүй гэж дурдсан байдаг. Хэвлэлүүд хүртэл түүнийг мафийн босс гэж нэрлэж байсан. Гэхдээ аль биесээр тэр хизээж гэмт хэрэгт буруутгагдаж ял шийтгэл авч байгаагүй. Игорийн найз амьд үлдсэн Александр ч мөн адил ийм төрлийн нэр хүндтэй хүний хүү байсан. Түүний аавыг Александр нарийг Петровский гэдэг бөгөөд мөн л маргаантай нөлөө бүхий хүн гэж яригддаг. Ингээд энэ бүхнийг нийлүүлж бодоход Валентины өдрийн тэр энгийн мэт Instagram пост өөр утгатай болж эхэлнэ. Тэр пост зүгээр нэг дурсамж биш байсан байж магадгүй. Харин ч бүр байршлыг нь илчилсэн дохио болчихсон. Игорыг аль хэдийн бай болгосон хүмүүс түүнийг хаана, хизээ, ямар нөхцөл барихаа хүлээж байсан байж болох юм. Тэдэнд хэрэгтэй зүйл нь ганцхан зөв цаг. Хол газар, хамгаалалтгүй, тусламж дуудаж чадахгүй үед барих нь ч хамгийн таарсан үе болсон байх. Евагийн пост яг тэр боломжийг өгчихсөн. Зөвхөн Балид байгааг нь батлаад зогсохгүй, яг хаана байгааг, хаашаа явж байгааг, мөн тэр ямар ч сэрэмжгүй байгааг хүртэл харуулсан. Судлаад үзэхээр бүсгүй үнэхээр л ойр бичлэг пост оруулдаг байсан. Тэр ч байтугай постуудаа байршлын тэмдэглэлийг хүртэл хийсэн байсан. Олон жилийн турш аюулгүй байдлын мэргэжилтнүүд бодит цагийн пост хийх нь аюултай гэж анхааруулсаар ирсэн байдаг. Гэхдээ энэ удаа тэр анхааруулга Ева бүсгийн тархины хаанч байгаагүй. Мэдээж энэ бүхнийг зүгээр нэг давхцал гэж тайлбарлаж болох. Гэхдээ удалгүй нэг бичлэг гарч ирсэн. Игор алга болсноос хэдхэн хоногийн дараа аимшигтай нэг видео Телеграмын маш сувгаар тархаж эхэлсэн. Тэр бичлэг дээр хүн Игор байсан. Гэхдээ тэр бараг танигдахын аргагүй болсон байсан юм. Тэр бичлэгийн зорилго нь тодорхой. Түүний гэр бүл рүү ялангуяа аав руу чиглэсэн мессеж. Тэр бичлэгэнд Игор амссан тамллынхаа талаар ярьсан. Түүний хавиргыг дахин зогсон, хөлөнд хугарсан, биеийн зарим хэсгийг тайрсан байсан гэж тэр хэлсэн. Түүнийг барьж байгаа хүмүүс Украины нэгэн гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой гэж тэр мэдгдсэн юм. Мөн тэд түүний аавыг буруутгаж байсан. Сергей Комаров тэднээс 10 сая доллар залилсан. Тэр мөнгийг буцааж авахын тулд ингэж хийж байна гэж тайлбарладаг. Гэхдээ энэ залилангийн тухай нарийн мэдээлэл одоо ч тодорхой биш хэвээр байгаа юм. Харин зарим баталгааж байгаагүй мэдээллээр Комаров болон Петровскийн гэр бүлүүд хуурамч дуудлагын төвүүдтэй холбоотой байж магадгүй гэж дурддагддаг. Гэхдээ удалгүй энэ түүх огт өөр чиглэлд эргэсэн. Хэсэг хугацааны дараа өөр нэг бичлэг интернетээр тархсан. Тэр бичлэг дээр Игор өөрөө хуурамч дуудлагын төвүүдийн сүлжээ удирдах байсан гэж хүлээн зөвшөөрч байгаа мэт харагддаг. Тэр Оросын иргэдийг онилж банкны аюулгүй байдлын ажилтан мэт дүр эсгэн тэдний мөнгийг залилдаг байсан гэж хэлсэн. Нэг сүлжээнээсээ л сар бүр 15,000 доллар олдог байсан гэж тэр ярьсан юм. Мөн энэ бүх үйл ажиллагаа Нари Петровскигийн хамгаалалт дор явагддаг байсан гэж дурдсан. Ингэснээр нэг асуулт гарч ирсэн. Игор үнэхээр золиос байсан уу? Эсвэл тэр өөрөө энэ харанхуй ертөнцийн шууд тоглогч болсон уу гэх. Гэхдээ энэ хүлээн зөвшөөрөл нь хит дарамт дор бичигдсэн учраас яг үнэн гэж шууд итгэх боломжгүй. Түүний биеийн байдлын тухай яриа улам аимшигтай болсон юм. Удалгүй халдвар орноо. Би үхэж байна гэж тэр хэлсэн. Игор эцэг ихтэй энэ хэрэгт холбогдсон бүлэглэлтэй бүү орооцолдоорой гэж гуйсан. Хууль хяналтын байгууллагад бүү ханд зөвхөн тэдэнтэй л яар өөр хинтээч биш гэж тэр анхааруулсан.
Игор мөнгийг нь төлөөд зүгээр л түүнийг гэрт нь буцааж өгөхийг гуйсан. Тэр бүхнээ өгөхөд бэлэн байсан. Зүгээр л амьд буцахыг хүссэн юм. Гэхдээ тэр дуудлага хизээж хангалттай байгаагүй. 2-р сарын 26-нд Гануур дүүргийн Китавал иргэн ойролцоо нутгийн иргэд далайн ирэг дээр ямар нэг зүйл байгааг анзаарсан. Цагдаа нар очиход хамгийн аимшигтай дүр зураг хүлээж байсан юм. Хүний чарлын хэсгүүд далайн ирэг даяар тарсан байлаа. Толгой, их бие, гар, хөл бүгд нэг хүнийг болох магадлалтай болсон. Би энэ хэд хоногийн турш тэнд байжээ. Чиглэг уур амьсгал задарлын явцыг хурдасгаж таних бараг боломжгүй болгосон байсан. Гэхдээ мөрдөн байцаагчдад нэг чухал баримт байсан. Бие дээрх шивээсүүд энэ цогцос Игорийнх байх магадлалыг өндөр болгосон. Дараа нь 6 ясны дээж авч шинжилсэн шүд, игэм, гуйны яс, хавирга, хуруу, шилэв гэд. Бүгдийг нь үндэсний шүүх шинжилгээний лабораторид илгээсэн. Бүгд эрэгтэй хүнийх болохыг нь баталсан. Хоромсоомын шинжилгээгээр XY гэж гарсан байдаг. Дараа нь автомашинаас олдсон цусны сорьц, виллагаас авсан цусны үлдэгдэл, мөн Игорийн ээжээс авсан ДНХ-тэй харьцуулсан. Дүгнэлт нь 999% магадлалаар энэ нь Игор Комаров мөн болж таарсан. Түүнийг өдрийн гэрэлтэй үед скутерээс хулгайлсан. Виллад аваачсан, тэнд хойрж тамлаж эцэст нь алсан юм. Тэр дөнгөж 28 настай байсан. Гэхдээ хамгийн том асуулт үлдсэн нь энэ бүхнийг хэн хийсэн бэ? Цогцос олдсон гэж батлагдахаас өмнө ч цагдаа нар нэг чухал сэжимтэй болсон байж. 2-р сарын 23-нд Ис гэж нэрлэгдсэн нэгэр зүүн Нууса Тэнграгийн нэгэн зочид буудлаас баривчлагдсан. Тэр хулгайн хэрэгтэй шууд холбоогүй байсан ч хуурамч пассворд ашиглан түрээсийн компаниар харангийн Toyota Avanza машин болон 2 мотоцикл авч ашигласан байж. Тэр бүх хэрэг явдалд ашиглагдсан яг тэр тээврийн хэрэгслүүд байсан. Ис мөрдөн байцаагчдад хэлэхдээ өөрийн нэрийг ашиглан бусад хүмүүсийн өмнөөс тээврийг хэрэгсэл түрээслүүлэхийн тулд түүнд 6 сая рупи буюу ойролцоогоор $350 төлсөн гэж мэдүүлсэн. Тэр эдгээр машинууд юунд ашиглагдахыг огт мэдээгүй гэж хэлсэн юм. Гэхдээ цагдаа нар бүртгэлийг шалгах үед тэр даруй нэг зүйл анзаарсан. Машин болон улсын дугаар нь өмнө нь хулгайлагдсан өдрийн CCTV бичлэг дээр харагдсан яг тэр тээврийн хэрэгсэл мөн байсан. Мөн машины GPS өгөгдлийг шалгахад тухайн машин Игорийн хулгайлагдсан яг тэр мөч, яг тэр байршилд байсан нь батлагдсан. Үүнээс хойш Балигийн цагдаа нар мөрдөн шалгалтаа өргөжүүлж хэрэг толботой байж болзошгүй дахиад 6 гадаад иргэнийг илрүүлсэн. Тэднийг RM, BK, AS, VN, SM, DH гэж нэрлсэн бөгөөд бүгд энэ хэрэгтэй холбоотой гэж үзэгдсэн. Эдгээр 6 сэжигтнийг эрен сурвалжлах жагсаалтанд оруулсан бөгөөд Интерполийн улаан мэдэгдэл дээр гаргуулахаар ажилласан. Тэдний 4 нь аль хэдийн Индонезийн өөр хэсгүүд рүү зугтсан байх магадлалтай, харин үлдсэн 2 нь Балид нуугдаж байгаа гэж таамагласан. Энэ мөрдөглийг улам хөндрүүлсэн нэг асуудал нь эдгээр сэжигтнүүд Индонезид олон пассворд ашиглан орж ирсэн явдлаа. Зарим нь бүр 2, 3 өөр иргэний үнэмлэхтэй байсан учраас тэдний жинхэнэ иргэншлийг тогтоох бараг боломжгүй болсон. Мөн хэрэг дээр 8 дахь сэжигтэн гарч ирсэн. Мөрдөн байцаалтад ойр их сурвалжийн мэдээснээр нэг Индонез иргэн баривчлагдсан бөгөөд тэр хүн барьцаалсан хэрэгт шууд оролцоогүй ч эсийн хуурамч пассвортыг гаргасан хэрэгт холбогдсон гэж үзсэн юм. Түүний тухай мэдээлэл одоогоор хязгаарлагдмал хിവэр байгаа. Игор Комаровын хэрэг өнөөдөрч үргэлжилж байгаа. Олон асуулт хариултгүй үлдсэн байна. Энэ бүхнийг юу өдөөсөн гэдэг асуулт хамгийн том хിവэр байна. Зарим онолууд ч байгаа юм. Оросын кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Игор Бидров нэгэн ярьцлагада энэ алалга нь Комаров болон Петровскийн гэр бүлүүдтэй холбоотой хуурамч дуудлагын төвүүдийн хяналтыг дахин хуваарлах оролдлоготой холбоотой байж магадгүй гэж саналыг бий болгосон. Мөн интернет орчимд Ева Мишелова руу чиглэсэн маргаан өрнөсөн байна. Түүнийг олон нийтэд амьдралаа нээлттэй хуваалцдаг инфлюенсер байсан гэж үзэж Игортой хамт байх үедээ real time байршил хаана байгаагаа тэмдэглэл хийсэн нь аюултай нөхцөл байдал үүсгэсэн гэж хүмүүс шүүмжилсэн. Зарим нь бүр цаашилж түүнийг шууд шалгах ёстой гэж үзэж Валентины өдрийн пост нь хэд тохиолдлын мэт байсан гэж маргасан. Гэхдээ үнийг тодорхой хэлэх нь чухал. Эдгээрийн аль нь ч батлагдаагүй. Еватай холбоотой ямар ч гэмт хэргийн аль бие усны нотлохоо байхгүй. Бидний мэдэж байгаа зүйл бол Ева олон нийтэд хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн явдал
Игор алга болсны дараа тэр хоёрын хамт ахуулсан Балигийн зургийг Instagram story дээр нийтэлж би чамайг үүнийг харах болно гэдэгт итгэлтэй байна гэж бичсэн. Удалгүй тэр өөр нэг бичлэг хийж камерт уйлангаа би хүчтэй болох хүртлээр эргэж ирэхгүй гэж хэлсэн. Түүнээс хойш үнэхээр тэр Instagram-да ямар нэгэн story пост нэмж хийгээгүй байгаа. Олон нийтийн дүгнэлт ямар байхаас үл хамааран түүний хувийн уй гашуу бодитоор үргэлжилсээр байгаах. Гэхдээ энэ бүхний цаана илүү том асуулт бий. Real time post хийх эрсдэл зөвхөн Игорийн ертөнцид хязгаарлагдах зүйл биш. Аюулгүй байдлын мэргэжилтнүүд олон жилийн турш анхааруулсаар ирсэн. Энэ тохиолдолд нэгэн нарлаг, аз жаргалтай, гэмгүй мэт харагдах Instagram пост нь залуу хүний амьдралыг тамлал, аллага руу хөтөлсөн гинжин хэлхээний эхлэл болсон байж магадгүй. Энэ хэрэг Балид том сүдэр унагсан ч энэ нь тусаар л анх удаа тохиолдож байгаа харанхуй түүх биш. COVID-19 цар тахлын дараа Индонезийн засгийн газар аялал жуулчлалыг дэмжих зорилгоор хилээ өргөн нээсэн. Гэхдээ эдийн засаг тогтворчхын оронд арал аажмаар гадаадын хөрөнгө оруулагчид үл хөдлөх худалдан авагчдаар дүүрч гэмт хэргийн тоо өсөх хандлагатай болсон гэдэг. 2025 онд гадаад иргэдтэй холбоотой гэмт хэргийн тоо 45%-аар өссөн гэж мэдээсэн. Хамгийн зочирдмор хэрэг нь 32 настай Австралийн иргэн Виван Радмановичийн аллага байсан. 2025 онд Балигийн шүүх түүний хэрэгтэй холбоотой 3 Австралийн иргэнийг ялалсан байдаг. Үүнд Мэвлу Чоскун, Бая Медлмор, Тупо болон Дарси Дженсен нар энэ хэргийн хүрээнд түүний өхөлтэй холбоотойгоор Балид мөн шалгагдсан юм. Гэхдээ Виван Радманович тэр шүн өөхөх ёсгүй байсан гэдэг. Тэр Балид эхнэр Жасмин Гордагийн төрсөн өдрийг тэмдэглэхээр ирсэн байж. Тэд дөрвүүлээ байсан. Жасмин, түүний эгчийнхэнд хамтрагч Сар Генин болон Виван өөрөө. Тэд үзэсгэлэнтэй виллад байрлаж хамтдаа байрлаж инээлдэж, дуулж, бүжиглэж байсан. Гэхдээ тэр аз жаргал удаан үргэлжлээгүй. 2025 оны 6 дугаар сарын 14-ний шөнө дунд 2 масктай зэвсгэлсэн этгээд виллад дайран орж гинэт гал нээсэн. Тэдний дайралт санамсаргүй биш байсан. Тодорхой байг онилсон ажиллагаа байсан гэдэг. Виван суманд оногдсон газар дээрээ амиалдсан. Эгчийнх нь хамтрагч Сар Ганим харин буудуулж зодуулсан ч амьд үлдсэн. Жасмин орондоор нуугдаж амьдсан бол эгч нь гадагш гүйж тусламж дуудсан. Эхний сэжигтнүүд болох Чоскун болон Тупо баривчлагдахад тэд анх энэ явдлыг санамсаргүй осол байсан гэж мэдүүлсэн. Тэдний хэлснээр энэ бүх зүйл тэр шөнийн эмх замраагүй байдлын нэг хэсэг байсан гэж тайлбарласан. Гэхдээ хэрвээ энэ осол байсан бол жинхэнэ байна хэн байсан бэ? Шүүх хурлын үеэр хоёр этгээд буудлага хийснийхээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэднийг Австралийн нэгэн эр мөнгө төлж захиалсан гэж мэдүүлсэн. Гэхдээ тэр хүний нэрийг хэлхээс татгалзсан. Тэдний хэлснээр зорилго нь Сарыг айлгах байсан бөгөөд тэр хүн их хэмжээний өртөө байсан гэсэн юм. Тупо шүүхэд хэлэхдээ тэр өрөөг андуурж орсон гэж мэдүүлсэн. Харин Виваныг Сар гэж андуурсан бөгөөд Виван гартаа ямар нэг зүйл барьсан учраас өөрийгөө хамгаалж буутсан гэж тайлбарласан. 3 удаагийн буудалд нь ийхүү түүнийг үхэлд хүргэсэн байдаг. Чоскун гэгч өөрийн талаас түүнд зүгээр л хэн нэгнийг айлах даалгавар өгч мөнгө болон Балид үнгүй аялал санал болгосон гэж мэдүүлсэн. Гэхдээ тэр хит оройд ойлгосон гэж хэлсэн. Гэхдээ тэр энэ бүх зүйл ямар том хэмжээний ажиллагаа байсныг хит орой ойлгосон гэж тайлбарласан. Ялангуяа бүү авах даалгавар ирэх үед тэр аль хэдийн оройцсон байсан гэж хэлсэн юм. 3 дахь хүн болох Дженсен нь бүх логистикийг зохион байгуулсан нь тогтоогдсон. Тэр гэмт хэрэг үйлдэх болон зугдах зам, машин, хүн байрлаж байсан нөхцөлийг зохицуулсан байдаг. Шүүх хурал дээр Чоскун болон Тупо хоёулаа Жасмин болон гэр бүлээс уушлал гуйсан. Гэхдээ Жасмин тэдний үгэнд огт нөлөөлөөгүй. Тэр хамгийн дээд хэмжээгээр ял оноохыг шаардсан. Индонезийн хуулиар төлөвлөгөөтэй хүн амны хэрэг цаазаар авах ял хүртэл авах боломжтой байдаг юм байна. Прокурорууд 2 бууцсан этгээд 18 жилийн ялыг оноосон. Гэхдээ шүүх эцэст нь Чоскун болон Тупод тус бүр 16 жилийн хорих ял, Дженсенд 12 жилийн ялыг оноосон байна. Энэхүү шийдвэрийг харин олон нийт эсэргүүцсэн хүлээн авсан. Жасмины өмгөөлөгчид энэ ялан гэмт хэргийн хүнд байдлыг хангалттай тусгаагүй гэж мэдгдсэн. Тэд энэ бол энгийн дайралт байгаагүй харин урьдчилан төлөвлөсөн зохион байгуулалттай харгас ажиллагаа байсан гэдгийг онцолсон. Ийм хэргийг ийм хөнгөн ялаар үлдээвэл Индонезийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг ч тэд анхааруулсан юм.
Шүүгч харин яш шидэглийг Виваны гэр бүлийн алдагдал тэдний уучлалгүй байдал зэргийг харгалзан гаргасан гэж тайлбарласан. Гэхдээ ял хിവэр үлдсэн байна. Ингэснээр Бали өөрөө нэгэн уулзуур дээр ирсэн Бурхтын арал гэж нэрлэгддэг гайхамшигт байгальтай энэ арал сүүлийн жилүүдэд улам нэмэгдэж байгаа гэмт хэргийн сүүдэрт орж эхэлсэн байна. Дэлхийд даяар сая жуулчин мөрөөддөг энэ арал дээр зарим нь харанхуй талыг нь авчирч эхэлсэн. Игор Комаровын хэрэгч одоо ч шийдэгдээгүй үргэлжилж байна. Сэжигтнүүдийг олон улсын хэмжээнд эргэн сурвалж явсаар байгаа. Бодит үнэн одоогоор бүрэн ил болоогүй. Бидний хийж чадах зүйл бол гэмт хэрэгтнүүдийг баригдахыг хүлээх. Энэхүү хэрэг ердөө 1 сарын өмнө болсон учраас хурдан шийдэгдэхгүй байх нь тодорхой. Гэхдээ нэг зүйл аль хэдийн тодорхой болсон. 28 настай залуу амралтаараа Балид ирж найз охин нь Instagram дээр хаягаа оруулсан пост хийснээр энэ бүхэн буруу тишээ эргэсэн. Монголд ч ялгаагүй өөрийн аюулгүй байдлыг бодож яг тухайн газараа байхдаа пост, стори хийх нь зөв биш гэдгийг энэ хэрэгээс санах хэрэгтэй байх. Өнөөдрийн бичлэг энд хүрээд өндөрлөж байна. Энэ хэргийг сонсоод юу гэж бодсон талаараа сэтгэгдэл хэсэгт бичиж хуваалцаарай. Мөн энэ хүртэл сонсож дуусгасан бол зүрх үлдээж мэдэгдээрэй.